Тэгэхээр түрүүнд би зөвхөн удирдах болгоод яг нэг сэтгэлгээний соёл гэдэг юм нэг үндсэн дүрмээс хэллээ шүү дээ. Энэ сэтгэлгээний соёл гэж яг тэ хүн төрлөخت нийлэн үе үеийнхээ туршид цуглуулсан бас нэг туршлагын үндсэн дээр гарсан дүрмүүдийг мэдэх баримтлахыг л сэтгэлгээний соёл гэж байгаа юм. Тэгээ нэг соёл нь юу гэхтэй зэрэг түрүүнд би хэллээ. Ойлгох, мэдэх гэдэг хоёр юмыг их сайн ялгах хэрэгтэй юм. Ойлгож яах үгүй юу нь хоёрдугаар зэргийн асуудал. Зүгээр мэдээд авахыг, мэдэж аваад хэрэглэхийг, тийм мэдээлэл олохыг авахыг л шинжлэх ухаан гэж байна. Тийм учраас ойлгоно гэж суугаад байх бол зүгээр л одоо нэг ухаандаа цаг алдах хэрэггүй үйл хэрэг. Хүний ерөөсөө оюун ухаан, уурга тархины үйл ажиллагааны тухай бас ерөнхий ойлголт авах хэрэгтэй байгаа юм. Одоо зүгээр интернетээр одоо нэг л харахтайсан зэрэг тэн зөндөл одоо юм байгаа шүү дээ. Тэгэхээр оюун ухаан гэж ер нь юу юм гэсэн асуулт угаасаа байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр Стивен Хокинг гэж нэлээд нэртэй физикч хялбаршуулсан ном бичдэг. Тэгээ хялбаршуулсан ном юм бол дэлхийд дахинд хэдэн 10 саяар авч уншдаг ийм л хүн л дээ. Тэгээ Стивен Хокингийн тодорхойлолтоор бол оюун ухаан гэж юу юм бэ гэхдээ зэрэг ерөөсөө өөрчлөлтөд зохицох чадвар. Өөрчлөлтөд зохицох чадварыг л оюун ухаан гэдэг. Тэгэхээр Монгол улс бол өөрчлөгдөөл байна шүү дээ. Өдөр цаг тутам яг дороо зогсчихсан юм огт байхгүй. Тэгээ тэр өөрчлөлтөд зохицох дэлхий дээр ялгаагүй олон улсын нөхцөл байдал бол их хурцдсан. Сүүлийн одоо үндсэндээ бараг 3 жил асар хурцдсан. Энийг зохицох гэх мэтлэн би та нарт ямар нэгэн шинэ могооч мэдээлэл өгч байна. Бас ямар нэг өөрчлөлт яг гүндээ буюу одоо яг тодорхой төвшөндөө бол миний өгөх мэдээлэл бол асар одоо чухал мэдээлэл. Тэгээ тэрнийг ойлгуулсан, ойлгохгүй бол мэдэж яваад тэгээ тэр мэдээлэл бий болсноор Монгол улсад юм уу дэлхийд дахинд ямар өөрчлөлт болох вэ гэж сэтгээд бодоод өөрчлөлтөнд төлөвлөх зохицох юм л асуудал байна шүү дээ. Энийг л оюун ухаан гэж байгаа юм байна. Тэрнээс нэг хүн зүгээр сууж ясныг генетикнийх оюун ухаан зараад гараад ирэхтэй биш. Ерөөсөө л хүн гишэнтэн өөрчлөлтөд зохицох чадварыг одоо оюун ухаан гэх. За түрүүн зүгээр тийм асуулт байсан бол одоо Монголын зовлонгоос хэтлэх тухай асуудал байдаг бол шашны асуудал. Тийм. Шинжлэх ухаанд зовлонч байхгүй, жаргалч байхгүй шүү дээ. Тэгвэл зэрэг зүгээр дахиад л би хэлье. Түрүүнд би ер нь монголчуудын Чингисийн Монголын уламжил бол бодит сэтгэлгээ. Бодит байгалийн сэтгэлгээ. Тэгээ бодит байгалийн сэтгэлгээнээс үзвэл Монголд ямар ч зовлон байхгүй нэ тэр. Энэ чинь дэлхийн диваж. Газар зүйн утгаар нь газар нутгийнх нь байдлаар сагвар уурын таатай нөхцлөөр хөрсөнд орох баялагын хэмжээгээр бүх талаар аваад үзэх юм бол Монгол өнөөдөр газар дээр биш ганц диваж нь л байгаа шүү дээ. Тэгээд тэн чинь хэн зовх юм, хэн зовж байгаа юм. Тэг хүмүүс л өөрснөө л өөртөө зовлон болгож байгаа шүү дээ. Үндсэндээ өөртөө зовлон болгож чадахгүй байгаа. Гэхдээ зүгээр би зовлонтой гэж л бодож ил байгаа байхгүй юу? Тэг. Тэгээд зүгээр л бод сэтгэлгээр л гараал харна л та. Чинь ийм баян оронд энийг хэдхэн хүн байж шүү дээ. Юунд асуудыг? Ямар зовлон байгаа юм? Та нар бусад орнуудтай шал харалт. Тэ? Тэнд ч одоо шавж орхоогоо шалж ичж байгаа шүү дээ.
одоо урьдчилан да юу байсан одоо зориуд шийдвэр гарч хэрэгжүүлсэн шүү дээ. Цаашдаа ер нь шавж орхоо шарж итгэл болох юм байна. Тийм учраас одооноос туршилт хийгээд нэлээд хэдэн газар туршилт хийсэн. Тэгээ ер нь яг уургийн бүтц центр нь бас нэлээд сайн. Тэгээ амтын бол яаж ийгээс бас нөөц болох юм байна гэж одоо дүн гарсан шүү дээ. Тийм. Гэх мэтчлэн. Тэгээ бид л зараал идэх юм бол зүгээр одоо баялгаас хэм алах шүү дээ. Одоо өөртөө зарж идэж чадахгүй байгаа нь л зовлон байдаг багт. Тэр нэг жаргал даадгүй байхгүй хүн чинь. Одоо Монголын нэг үг чинь одоо ер нь хааш байхгүй тийм мэрэг үг гэлдэж шүү дээ. Хүн жаргал даадгүй. Жаргах орчин бай. Тэрнийгээ даахгүй. Тэгээ зовлон даадаг. Бага баялгаа зараад иччих мэдэхгүй бол одоо зовж л байгаа байх үү. Нэг талаас. Гэх мэтчлээ. Зүгээр 21-р зуунд ер нь ямар хөө сэтгэлгээ давамгайлах хөхтэй зэрэг энийг стратегийн судлаачдын одоо нэлээд урдаас бол хэлсэн таамагласан зөвнсөн зүйл бол энэ эерэг сэтгэлгээний асуудал. Эерэг сэтгэлгээ бол харааиндан бодит сэтгэлгээнд их ойртож ирдэг. Зүгээр л бодит төр бодох юм бол одоо Монгол хүн зовох нөхцөл байна Монголд байхгүй шүү дээ. Тэ? Чи зүгээр газар дээр ганц диваажин. Тэгээ хоёр дахь нь над 7 дэр. Тий. Хоёр дахь нь над 7 дэр. Байхгүй. Тийм учраас иймэрхүү зүйлийг бол одоо сэтгэлгээний аяа сандлага бодит үннийг бол энэ залуучуудын байгууллага бас одоо иргэний байгууллагууд их сурталчилж хэлж байх ёстой. Тэгэхгүй бол залуучууд ч одоо солонгосын элчин дээр очил хэдэн мянгаар оошролдог ба шүү дээ. Гэхдээ яг зүгээр нэг ажил хийж мөнгө олох ихэнх зүйн хэрэг л дээ. Нөгөө ихтэй Монгол орон гэдэг чинь ажил байхгүй болсон газар үгүй шүү дээ. Хийх юм бол ажиллаас их юм алга шүү дээ. Тэ. Тэгээ Монгол чинь өөрөө ажил хийж байж одоо өсөж дэвчих ёстой юм байгаа шүү дээ. Тэ. Энд ажил олдохгүй ингээд нэг хувийн компанидар ашиж гоод авахгүй байгаа бол одоо нэг хэрэг хааш тийм л байгаа. Нөгөөхдөө яг ажил олно гэдэг чинь өөрийнхөө ажлыг л олохыг хэлдэг байхгүй юу? Тэ. Тэгэхээр санаачлал дутж байна. Боловсрол бүх шатны бэлтгэл дутж байна гэж хэлэхээсээр аргагүй. Тэгээ ер нь бол төр засаг маань бол энэ зүгээр өөрийнхөө ухамсарт нэг юмыг санах хэрэгтэй байгаа юм л да. Энэ Монгол шиг баян орн. Энэ шинэ тогтолцооны 20 хэдэн жил шиг цаашаа явж болохгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэг өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. Тэр өөрчлөлт хийхин тулд нэг үндсэн хуулийн төсөл үндсэн хуулийг шинжлэх юм уу тэр чигээр нь солих санаа яваад байх шиг байна. Тэр бол зүгээр сонирхол хэрэгэлтэй энэ дөрвөн их хурлын үед одоо нэг хэдэн хүн гів гинт сонгуулийн хугацааны эцэснийг төсөлгээд нэг юм гаргаад хэвлээд гаргасан шүү дээ. Тэрнийг харах юм бол зүгээр одоо ачаа юм байгаа шүү дээ. Солиотой галзуу юм байгаа шүү дээ. Нэгд. Хоёрт бол үндсэн хууль байжлага үйлчилж байгаа нөхцөлд хэн нэг хүн тэр тусмаа улсын хурлын гишүүд төсөл бариад батлуулах гэдэг бол энэ чинь улс төрийн хорлон шийдэх үйл ажиллагаа шүү дээ. Тэ үндсэн хууль байна уу? Их хурл төрийн хэрэг барьж байгаа
байгууллагч нь үндсэн хуулиар баримтлаж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Гэтэл тэр нь хэрэггүй юм байна. Өөр юм хийнэ гэж төслөөрөө явахаар ч одоо юу болох вэ? Шууд л улс төрийн орлон сүйтгэх үйл ажиллагаа гэнт хэрэг болно шүү дээ. Байх ёстой болдог. Өөр газар бол тэгээ манайд яах вэ? Тэгэл зүгээр өнгөрчихөж байгаа юм. Гэх мэтлэн ийм том асуудлуудаа бол зөв ойлгох шаардлагатай. Тэг. Би бас бичижсэн энэ үндсэн хуулиар оролдох юм бол энэ их хурл бол хугацааныхаа эхнээс оролдох ёстой. Олон нийтийн өргөн оролцоотой. Одоо танайх мэт төрийн бус байгууллагуудаар голчлон санаачлуулж. Тэрнээс биш үндсэн хуулийг төсөлгээд үндсэн хууль хэрэгжүүлж байгаа үндсэн хуулийг хэрэгжүүлж баримтлах ёстой. Их хурлын гишүүд бариад явна гэдэг бол энэ чинь логикой бол асар зөрчилтэй юм байхгүй юу? Тэгэхээр миний сонирхож байгаа юм бол та бүхний асуулт л байна. Ямар асуулт байна? Тийм. Гэтэ ямар асуулт байна тийм хариулт байдаг гэж бас үнэн. Миний бодож байгаа юу болох вэ? Өнөөдрийн ярилцсан дээр цаг үеийн тухай асуудлууд таны бодлоор ямар байна? Тэгээд энэ сүүлийн үеэр байгаа эрдсэн үндэстний яаж цөмрөх тэсэрч гарч ирэх хэрэгтэй гэдэг таны өөр шинжилгээ ухаанаас гадна. Тийм. Үзэл баримт. Тэгээ ийм л байна л та. Тэгээ энэ бол маш том сэдвийн тухай асуудал. Орчин үед одоо гол хөдөлгөгч хөшүүрэг нь юу болсон юм? Ямар хүчин зүйл одоо үйлчилж байгаа юм? Шинжлэх ухаан. Энэ бол дэлхийн нийтийн одоо үзэгдэл, зорилго. Тэр 20 дугаар зууны эсрэхэд энэ шинжлэх ухаан шин төгсөж байна. Харсаар үсээр байтал одоо асар өндөр хөгжсөн шинжлэх ухаан технологи, техник байна шүү дээ. Энэ гар утас шиг бол үнэхээр одоо үлгэр домгоос давчихсан хэмжээний байж байгаа байхгүй юу? Тэгээ хүний шинжлэх ухаанчаар таны мэдэх процесс бол өөрийн ирэхгүй төгсгөлдөө хүрчихэж байгаа юм. Гэхдээ төгсгөлдөө хүрээд яг төгсчихөө. Хамгийн төгсгөлийн эцсийн буюу нэгдсэн онол хэрэгтэй байгаа юм. Тийм юм байх ёстой гэдгийг одоо 90 жилийн өмнө асуудлыг дэвшүүлээд их математикч Давид Хейлберт 100 жилийн өмнө математик талаас нэг асуудлыг дэвшүүлсэн юм л юм байна. Тэгэхээр энэ бол 90 жилийн настай 100 жилийн настай тийм том асуудал юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны эцсийн онолын асуудал. Шинжлэх ухааны эцсийн онолын асуудал. Тэр эцсийн онол нь одоо бүхнийг нэгтгэсэн. Ерөөсөө орчлон ертөнцид юу л байгаа юм тэр бүхнийг одоо нэг учир шалтгаанаар тайлбарлах ёстой тийм л одоо онолын асуудал. Тэгэхээр энэ бол үнэмлэхийн хүнд асуудал байх нь бол ойлгомжтой. За яг ихэнх үедээ бол одоо шинжлэх ухааны асуудал шийдэгдэл учраас гайгүй шийдэгдэх байх гэж бодож байсан боловч хэрэг дээр бол үнэхээр үнэмлэхийн хүндрэлтэй асуудал болох нь одоо 20 дугаар зууны туршид тодорхой болсон юм. Тэгэхээр мэдээж хэрэг одоо аливаад олимпийн найдвар байна шүү дээ. Шинжлэх ухаанд бол олимпийн найдварын хондоо хэм юуд үндэстэн байгаа. Бурханаас сонгогдсон гэдэг домогтой. Тэгээд айл домгийг тэр ихтэй хотлол үзэхтэй зэрэг бас одоо хэцүү. Яагаад гэвэл хондоо жишээ нь физикийн ухаанд Нобелийн шагнал авсан авагчдын 26% нь данж юуд хүн байгаа шүү дээ. Гэтэл тоолоод өнөөдөр байгаа юуд үндэстэн чинь 10 сая. Израильд бол нэг 5 сая байна. Өнөөгөөс өмнө бүр цөөхөн байсан. Гэтэл Нобелийн физикийн ухаанаар Нобелийн шагнал хүртэгчдийн 26% нь юуд нар. Эдийн засгаар Нобелийн шагнал хүртэгчдийн 41% нь юуд нар. Тэгэхээр энэ шин
нөгөө бурхнаас сонгогдсон гэдэг домог нь худлаа гэх арга бол тун байхгүй. За ерөнхийдөө өнөөдөр дэлхийн бүх гол салбаруудад ноёлж байгаа нь еврей нар. Тэ. Яагаад? Тэгэхээр шинжлэх ухаанд ялгаагүй энэ эцсийн онол буюу одоо супер нэгдлийн онолын асуудлаар ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь одоо шүүд эрдэмтэд байгаа. Түүний дотор одоо өнөөдөр одоо амьдэрч байгаа ганц суут бол одоо Эдвард Виттен гэдэг хүн Америкт байна. Тэр шүүд онолчид бол нэг супер хөвчин гэдэг үсэл баримтлалаар ажиллаж байгаа юм. Эцсийн онолын чиглэлд. Эцсийн онолын чиглэлд ямар үсэл баримтлалаар явбал эцэст одоо үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал бол ностой асуудал. Албан ёсны шинжлэх ухаан буюу албан ёсны одоо ер нь албан ёсны шинжлэх ухаан гэж нэг ярьдаг явдал байдаг. Яагаад гэвэл энэ одоо шинэ бүх юм нөгөө хөгжлийнхэн дээд түвшинд бүх салбар албан ёсчдсан байхгүй юу? Ер нь бол бүх салбар майфичсэн гэдэг. Майфиг салбар байхгүй. Та манай шинжлэх ухааны академихэд бол хамгийн ялзарсан майфиг гэж одоо би хэлээгүй тий. Шинжлэх ухааны 2 салбарт докторийн зэрэгтэй гадаадын академиудын жинхэнэ гишүүн хөнгөлсөн байгаа. Сониндор бичсэн байгаа. 14 онд бидний сониндор олж харцгаа тий. Гэх мэтлэн. Тэгэхээр албан ёсны шинжлэх ухааны баримтлж байгаа үзэл баримтлал нь концепц нь супер хөвчин гэдэг зүйл. Тэр үзэл баримтлалыг одоо мэдээж тууштай хөгөөд хэдэн 10 жил хөөжүүлж байгаа онолчид нь бол дандаа одоо суут жүүд хүмүүс. Эдвард Виттен бол яг өнөөдөр дэлхийд амьдэрч байгаа ганц суут гэж бол одоо бүхний дээр хүлээн зөвшөөрдөг юм. Гэтэл тэд энэ эцсийн онолыг гаргаж авч чадсангүй 60 жил болж байна. Уг нь одоо яг яс барьж авч ноцолсон тооцох юм бол нэг 60 жил болчихж байгаа юм. Тэгээ чадсангүй. Тэдэнд одоо супер хөвчийн үзэл баримтлалаас гарсан үр дүн байхгүй, хүнд үзүүлэх юм байхгүй. Та нар зүгээр албан ёсны вебсайт ороод харсан ч болно тий. Байхгүй. Гэтэл гайхалтай байгаа үстэй энэ та нарын өмнө сууж байгаа. Тий, танаа хамаршааны, хажуу орцны нэг хөшин би тэр онлын олоод хийчихсэн, хэвлчихсэн, тараачихсан гэж суухаарч бол сонирн байгаа үстэй. Гайхалтай байгаа шүү дээ. Гэтэл дахиад л тэгвэл зүгээр л боддоор сэтгэе тийм ээ. Одоо нэг шудраг байсгаа гэдэг ингэх бол нэг хэрэг. Боддоор сэтгэе. Тийм. Нэг шудраг байна гэдэг бол ер нь 2 дугаар зэргийн байдгийн штэ нөхдөд. Шудраг байна гэдэг бол тэнэг бай гэсэн бас биш байхгүй юу? Тэгж хэлдэг. Тийм. Энэ зах зээл дээр ч нөгөө ухаанаар ажиллаж явна шүү дээ. Тий. Тэгээ тийм үед бол зарим нэг шудраг бус юм тохиолдох байх уу? Тий. Энэ капиталист хоригдлын анхны үе шат гэж байна. Энэ чинь онлоор капиталист анхны хоригдлын үе шатанд болдог бүхэн л болох ёстой. Тэн чинь нэг шудраг гэхээс илүү ухаан сарсан л үйл ажиллагаа явагдана. Тийм учраас шудраг бай гэдэг бол тэнэг бай гэсэн үг бишээ гэж одоо хэлдэг юм. Энийг мэдэх нь бол бас нэг сэтгэлийн соёлын нэг сэжим юм шүү. Тэгэхдээ та бүхнийг шудраг босоо хийж байгаа юм биш. Ер нь нийгмийн тодорхой нөхцөлд хүн ухаан зарж байгаа учраас шудраг нь одоо дараагийн асуудал. Ухаанаа зарах хэрэгтэй. Боддоор сэтгэх хэрэгтэй. Тэгэхээр боддоор сэтгэхэд харъя л да. Монгол улс гэж одоо яг өнөөдөр юу юм? Зүгээр дэлхийн дундч болсон. Зүгээр л дэлхийн дундч болсон. Тий. Дундаас доош биш. Нүүб нэг 200 хэдүүлээ гишүүн улстай. Манайх бол нэг хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын индекс, бас нэг ганц хоёр одоо чухал индексээр нэг 100 хавцаа яваа юм. Нэг 97 төлөвтэй нэг
өрсөлдөх чадварын индексээр нэг 97-д ороод ирсэн байсан. Хүний хөгжлийн индексээр нэг 120-аас арай дээшлээд нэг 100-аас арай доохноор ингээд яваад 200 улсын дунд л байгаа байхгүй юу тийм. Олимпийн рейтингээр манайх нэг 87 сая орлоо да. Тийм. Тал дундуур нь л яваа. Ерөөсө дундаас доош ороод ордсон юм огт байхгүй. Жирийн дундаш бас. Тэр хаана юу байдгүй тэр болгон манайд байж л байна. Шинжлэх ухаан нь байж л байна. Шинжлэх ухааны боловсралтай хүмүүс байж л байна. Тэгтээ зэрэг заавал одоо шинжлэх ухааны эсрэг онолыг Америкийн суучдуудаас хараад суугаад байх албатай юм уу? Тийм ээ. Албагүй л байхгүй юу? Нэг гэдэг. Хоёрт нөгөө Эдвард Виттен гэдэг суут онол шиг энэ супер хөвчийн онолоор ажилтдаг оноч 97 онолчийн албан ёсны нэрсийн чагсаалт интернетэд байгаа. Энэ онолчдын тэргуун толгойлогч нь бол Эдвард Виттен. Тэр Эдвард Виттен одоо эхлээл юмыг бодтоор л харж сурах хэрэгтэй байхгүй. Би харлаа л да. Гэхдээ сууд нь удлаа биш тий. Үнэхээр сууч үед. За надаас нэг 4-5 дүү үндсэндээ миний үеийн л бас нэг хөшин төгсгөл байгаа байхгүй юу тий. Тэгээ харсан чинь Виттен бол Америкийн Берндайс гэлүү Барндайс гэлүү нэг лавл миний дуулаагүй их сургуулийн түүхэн ангийг төгссөн юм байна. Тий. Тэр Берндайс гэдэг их сургууль байдаг байна Америкт. Тэрний түүхэн ангийг төгссөн Эдвард Виттен гэдэг суут, онолч, физикч, математикч байт юм байна. Тэгээд нэг сурвалжлагчд гайхаад Виттнаас асууж илтээ. Одоо та одоо нэг түүхч ухаантай хүү юм өртлөө одоо тэргүүлэх онолч физикч гэдэг байдгийн учир нь юу юм гэж. Тэргүүлэх онолч физикчийн нудлаа биш тийм. Тэгээ Виттен хариулсан байна. Америкийн шинжлэх ухааны давуу тал гэж энэ шүү дээ гэж. Би ухаанда чанд нууцын Монгол орн гэдэг түүхийн ном бичээд энэ чинь Монголын түүхийг 12,000 жилээр урагшлуулж үзэж байгаа ном. Виттен түүхчийн хувьд Америкийн түүхээр юу хийснийг би мэдэхгүй. Зүгээр залуухандаа бас нэг сонгуулийн кампанид ажилд оролцсон нэг зүүнний талын нэр дэвшигчтэйг дэмжиж бас ганц хоёр нийтлэл бичижсэн гэдэг юм байна л. Тий. Виттен Барндайс сургуулийн түүхэн төгссөн байхад би зөвлөлт толгойд улсад их ба дээд сургуульд физик ба геофизикийг үзсэн юм шүү дээ. Яг ингээд боддоор харах тийм. Гэхдээ хэрвээ одоо ер нь Монголын нэг үг байдаг шүү дээ. Маш шинжлэх ухаанч үг. Манайхан бол Монгол хүн л одоо ер нь доогуур доо муу доо гэж ингээл гадныхныг хараад байдаг. Гэтэл Монголын хуучууг нь бол хоёр хөлтэй хохим бодлоготой бүхэн хааж хийжээч адилдаа байгаа гэдэг байхгүй юу? Ерөөсөө шинжлэх ухаанд одоо хүнийг тодорхойлж байгаа тодорхойлч яг л бас л яг энэ шүү дээ. Тэг. Агсуу юу ялгаад байна вөхтэй зэрэг үнэндээ хүний чинь нэг сэтгэл зүйн ая сандлага нь ялгаад байдаг. Тэрнээс үл хоёр хөлтөн охин бодлогоотын Виттен байна уу, Эрдэнэ байна уу адилхан. Магадгүй мэргэжлийн боловсрал гэвэл яг албан ёсны утгаараа миний хэлв. Тий. Түүхчийн хувьд би илүү юм хийсэн. Л байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл Виттен чадаагүй юм. Одоо ер нь эцсийн онлын шийдлийг Виттнээс л хүлээгээд байгаа юм л та. Одоо үнэхээр Америкийн ба дэлхийн олимпийн найдвар энэ асуудлаар бол Эдвард Виттен. Тэгэхдээ хэрэг дээр одоо ийм л болчихж байгаа юм. Би л хийсэж байгаа юм. Зөв энэ бол урт удаан хугацааны үйл явц л да. Яг одоо супер хөвчийнхэн одоо тодорхой хэлбэрээр нэгдсэн онлын асуудлаар яг одоо яс барьж авч оролцсон нь бол
1968 оноос гэж одоо үзэж байгаа юм. Тий. Би одоо бас яг тэр үеэс надад нэг шин санаа орсон байхгүй юу? Тий. Тэр л явж 50 жилийн дараа тэр онол авчиж байгаа юм. Тэгэхээр дахиад би сэтгэлгээний соёл тамаатай бас нэг зүйл хэлье. Шинжлэх ухаанд хүний оюун ухаан аш холбогдолтой. Тий. Одоо үгүй ядахтай шинжлэх ухаанаар юм хийхин тулд урдаар ямар нэг юм мэдэж боловсрч бэлтгэгдсэн байх ёстой учраас үнэхээр хүний оюун ухаан аш холбогдолтой. Гэхдээ шийдвэрлэх аш холбогдолтой огт биш. Юу шийдэм гэхдээ зэрэг баримтлсан, үсэл баримтлал, концепцэн зөв байсан уу буруу байсан уу гэдгийг шийддэг. Тэгэхээр Эдвард Уитон тэргүүтээ суут чүүд онолчдын баримтлсан супер хөвчийн үсэл баримтлал нь буруу байсан учраас үр дүнд хүрээгүй. Сүүлийн жилүүдэд тэр нь ойлгогдож байгаа учраас тэр супер хөвчийн онол гэж яриад байгаа зүйл бол not even wrong. Буруугаар үл барна гэж яригдчихэж байгаа. Тэр тухайн 2-3 том ном баруунд хэвлэгдээд бас хэдэн жил болж байна. Буруугаар үл барна. Шинжлэх ухаан буруу юм хийгддэг, алдаа гардаг, засагддаг, зөв юм хэлдэг, ондог, янз бүрийн түүх байна. Гэхдээ буруугаар үл барна. Гэхдээ шин зэрэг ерөөсөө шинжлэх ухаанаас гадуур юмар тэднээс оролцсон байхгүй юу? Гэж хэлж байгаа юм. Тий. Үүний хэрэгтэй хамгийн гайхалтай нь бол хамгийн гайхалтай нь юу гэхээр зэрэг супер хөвчийн онлын яг үсэл баримтлалын том ял бол интернет байж л байгаа. Доор нь Эдвард Уитон гэдэг гараа өсгтэй. Хитгэе үгэнд багтсан нэг жижигхэн юу байгаа. Олоод үзье юу та нар олоод үзье. Тэр том яллыг хэрвээ харах юм бол за лавл би 10 дугаар анги төгсөхдөө тэрнийг шууд хараад шууд буруу юм гэдгийг л хэлж чадах байсан. Тий. Гэтэл яагаад миний харахад одоо бол зүгээр би зүгээр нулимч наа. Би 10 дугаар ангид байхдаа бол найз чи буруу юм байна дөө л гэх байсан. Гэтэл нэг тэнийг Монгол баянтын тэгж хэлэх байсан юм сууд чүүдүүд энэ хөл яагаад баримтлж юм. Яа юу болов? Дахиад боддоор сэтгэх хэрэгтэй. Тий. Энэ Эйнштейн гэдэг хүн чинь ерөөсөө боддоор сэтгэдэг хүн байсан байхгүй юу? Тэгээ боддоор сэтгэгээд юу гэж хэлсэн гэхдээ зэрэг ертөнцид хоёрхан хязгааргүй байд. Нэг нь хүний тэнэг хязгааргүй. Нөгөөх нь ертөнцийн хязгааргүй. Гэхдээ ертөнцийн хязгааргууд бас эргэлзэж болно. Тий. Хүний тэнэг хязгааргууд бол эргэлзэх хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Тэгвэл зэрэг хүний тэнэг чинь хүн болгонд л үйлчлэн шүү дээ. Тий. Нөгөө хязгааргүй тэнэг чинь нөгөө сууд жууд онолч чинь тэнэгтэхтэй хязгааргүй тэнэгтдэг байхгүй юу? Тий. Нэг тэнэгтэхтэй хязгааргүй тэнэгтэн. Хамгийн сэтгэл зүйн тэр нэг аюулны үхтэй зэрэг нэг сууд хүмүүс тэр тусмаа нэг алдах юм бол хязгааргүй бор олдож байгаа байхгүй юу? Тий. Би нэг Монгол мууга мэдэн шүү дээ. Тий. Энэ бол гимгүй юм байгаа шүү. Монгол хүн мууга мэдчих шүү дээ. Барагтай бол одоо тэнэг байхаас бол зайлсхийг их оролдсон шүү дээ, тийм ээ. Яг тэнэгээ мэдүүлэхгүй тулд наацхан. Тий. Тэгээд явандаа зөв концепцийг олж болно. Тэр нь зөвл концепц байсан бол онол бол хоёр нь шүү дээ. Тэр онол болох нь бол техникийн төвшний ажиллагаа шүү дээ. Гэх мэтлээ. Ингээд та бүхэн нэг юмд алхам тутамд бодит сэтгэлгээгээр анализ хийх, харьцуулах, судлах ийм юмд л одоо дата заншуул зүгээр л дээ. Тий. Тэгвэл зэрэг шинжлэх ухаан байна. Шинжлэх ухаанд бол одоо нэг арай алга байхгүй шүү дээ. Хоёр концепц байна. Онол байна. Супер хөвчийн хамгийн одоо нийтмийн нөхцөл зэрэг супер хөвчийн үсэл баримтлалын энэ 1968 оноос хойш хүнд үзүүлэх манай онол энэ гээд нэг үзүүлчих юм ерөөсө гаргаж чадаагүй байхгүй юу? Тий. Миний хийсэн нэгсэн онол гэдэг чинь бол зүгээр ихээ хураангуй хэлбэрээр 1000 хуудас ном болдог байхгүй юу? Тэгээд нэг дэлхийн 101 оронд одоо вебсайтаар тарсан.
өнгөрсөн нэг жилийн туршид нэг жил хагасын туршид юм да. Тийм. 101 орон гэхдээ би бас одоо сөөнөр нь хэлж байна. Тэгээ 101 дэх нь бол Узбекистан байсан. Тэгээ би 101-ээр навчсан. Би Узбекистанд одоо сурч байсан байна. Тэгэхээр Супер Юнифайд гэсэн вебсайт байсан л да. Тэр одоо яг тэр нэг төлбөрийн хийлэг гэдэг нэг хааштай. Би тэгээд тэр шууд хэдэн сард байна. Өнгөрсөн 8 сард байна удаа хаахтай зэрэг би нэгэнтээ яг дараацсан ингээд дахиж хийхэн одоо харин дахиж сэргээж хийнэ. Тэгээ тэр шоос нэг төлбөртэй мөлбөртэй юм байна. Тэгтээ зэрэг ханд мэдээж хэрэг ануугаас хамгийн олон орсон. Тэгээ 550 одоо оролт бүртгэгдсэн байгаа. 550 оролт дотор бол Ливерморын үндэсний лаборатори, Лос Аламосын үндэсний лаборатори гэдэг хоёр одоо авраг одоо байгууллага орсон байна. Тэгэхээр Ливерморт гэхэд бол 16,000 хүн ажилладаг шүү дээ. Тийм том лаборатори байхгүй шүү дээ. Жинхэнэ сонгодог төвшний цөмийн физикийн, онлын физикийн, туршилтын физикийн тийм төв. Тэр бол одоо оржин гэж болох шиг одоо орсон. Тэр хоёр орсон байсан. Тэгэхээр тэнд одоо хондоо Ливермор Лос Аламосын нийтдээ 20 гаруй мянган тусдаа дундчаар бодоход нэг 10,000 тэнэг хүн суугаад шүү дээ. Тийм ээ. Юу жил Америк хэчнээн тэрбум доллараар бол 10,000 тэнэг хүн нэгэлд тийшээгээд байв шүү дээ. Тэгээд яах вэ? Энэ дээр ностой асуудлууд бол үүсэж байгаа юм. Нэгд энэ вебсайтаар шинжлэх ухааны шинэ мэдээлэл тараах бол одоо юу юм? Албан бус арга гэсэн. Ер нь бол 20-т арга гэсэн. Тийм. Ерөөс вебсайт энэ электрон холбоо бол албан ёсны харилцаа холбооны сувг биш шүү дээ. Албан ёсны сувг биш. Тийм. Энийг манай хүмүүс ер нь бас нэг сайн ойлгодог юм шиг байл. Тэр жил миний нэг танил Германд бахан гэрээ хэлцэл хийж ирээл тэгэл эндээс нэг имэйл интернетээр бичээл байсан байхгүй. Тэгтэл нөгөөдөл нэрээс хариулдаггүй. Тэгээ нэг өдөр надаар чи яатсан. Тэнд одоо зааж болоод ихтэйгэн сайхан юм ярьсан хэлсэн. Тэгээс чи одоо надад хариу өгдөг. Би юугаар захиа мэдээлэл өгч байгаа юм шинэ имэйл иргэн шүү. Гэхдээ имэйл чинь албан ёсны бус хэрэгсэн шүү дээ. Чамтай албан ёсны харилцаа тогтоосон улс чинь албан ёсны хэрэгслээр л харьцсан шүү дээ. Гэхдээ тэрний албан ёсны хэрэгсэн юу вэ гэж чинь. Үгүй ядахта факс яг бол факс цаасаар шүү дээ. Ер нь баруунд бол яг цаасан дээр бичсэн юм бол албан ёсны харилцааны одоо баримт хэрэгсэл болдог байхгүй юу. Түүнтэй адил вебсайтаар бол шинжлэх ухааны шинэ мэдээлэл онол тараах бол албан ёсны бус хэрэгслээр тарааж байгаа хэрэг. Угтаа шинжлэх ухааны дүрм журмаа бол 20-той хэрэг. Миний боломжил тийм байхгүй юу. Тэгэхээр үүнээс ямар асуудал гардаг вэ гэхтэй зэрэг саяхны жишээ та нар бараг мэдэн дээ. Одоо Оросын Георги Перлман гэдэг хүн байгаа. Жүүд хөнөлтэй мэдээж. Ер нь нэг олигтой юм хэвлж үүдл хийн штэ. Одоо энэ дэлхийдээс өөр хүн хийхгүй. Тэр Америкийн математикийн төвөөс зарласан 1007 бодлого байдیں۔ 1007 бодлогын нэгийг шийдвэл сая долларын шагналтай юм. Одоо 2000 онд зарлагдсан зүйл шүү дээ. Тэгээд одоогоор нэгийг тэр Георги Перлман шийдсэн юм. Одоо нэлээд одоо хэдэн жилийн өмнө. Одоо сая долларын шагналтай ажил хийж байгаа юм шүү дээ. Зөвхөн хүмүүс мэдэх бахын хуучин зөвлөлтийн Перлман гэдэг зохиогчтой одоо нэг сонирхолтой математик сонирхолтой алгебр гэсэн номууд байлаа шүү дээ. Тэр Перлманы хүү юм. Тэгэхээр удам ундаа юмсан тийм одоо шинжлэх ухааны нэгэн том хүн гэсэн.
Тэгээ нөгөө Перлманы яхтын нэг над шиг л амт байна л да. Тэр ах уу нь бол тийм ээ. Энэ ах уу чинь одоо ухамсараа тасрахай шүү дээ бас л тий. Нөгөө Перлман тэр 30 хуудастай л өгүүлэл юм байна л дээ. Тэр мянганы ануугийн мянганы 7 асуудал проблемын шийдсэн нэг нь бол 30 хуудас өгүүлэл болсныг вебсайтаар л тараачихгүй юу. Тий. Вебсайтаар тараахтаа яг өөрийнхөө ч одоо хийсэн вебсайтаар зүгээр хаамаагүй ямар нэгэн вебсайтанд л хийсэн юм байна л. Тий. Тэгээд дараа нь нөгөө тим нөхцөл чинь тэгэл бас нэг хажуудлаас хүн орж өгшөө нэмэх энтергээл асуудал үүсэн. За тэр нь яг хөөхд нөгөө шагналын асуудал болсон шүү дээ. Сая долларын шагналын асуудал болсон. А шагналын болцоонд нь нөхцөлд нь тэр хийсэн теорем баталсан проблем шийдсэн ажлаа албан ёсны хэрэгслээр тараах ёстой гэсэн заалт байгаа байхгүй юу? Тэгжил таарна. Тэгтээ зэрэг вебсайтаар засчихсан болохоор шин албан ёсны бос хэрэгслэр тэгээд нэг шагналын болцол таарахгүй байгаа шүү дээ. Ингээд хэрүүл маргаан үсээд тэгээд сүүлд нь яг нэгэн тал асуудлыг шийдсэн учраас сая долларын шагналыг өгье гэсэн. Гэхдээ ер нь нэг нөө хэлэхэд нэг томоохон судлаач бол маш тийм яриухтай хүмүүс байдیں۔ Хор шарн хөдлөөд би юм сая долларын төлөө надад асуудлыг шийдсэн юм авахгүй байна. Аваагүй. Тэгээ одоо тэр математикаас салсан ухаан амьдрал нь юу вэ ингээд одоо модны жилийн эхэнд байна урлагийн жилийн эцэс нэг Орос дагаад явсан байна лээ. Петербургт энэ гэрээсээ гараа явахтан дагаад явж илдэг камер барьчихад энэ нөхөр яах нь яаж амьдэрдэг нөхөр байна. Тэгээ нөгөөх нь яваал байх юм зайлвал бодомжаар. Тэгээд тэгж нэг том супермаркетанд орж байна. Хувцас энэ гэж авах юм алга зайлвал бас нэг еврей хүү явахтай нэг баахан урт төстэй сахалтай. Тэр супермаркетаас мань нөхрийн авчидах юм ер нь нэг байхгүй болж таарч байна л да ерөөс. Тэгээ хамгийн сүүлд нэг 2 банан авлаа. Хамаа ухаад байсан нэг хэдэн нэг Оросын ванитын ганц 2 рубль мөнгө байгаа л та тэрнийг гаргаж өгөөд гараа явж. Тэгэхээр яг хүн одоо энэ шинжлэх ухаанд хандан оролцсон гэдэг бол энэ нэр төрийн асуудал бол одоо энэ төрөнд тавигдчихдаг. Энэ төрөнд тавигдчихдаг. Гэхдээ энэ дахиад нэг тэгэхээр би юу хэлэх гэж байгаа вэ гэхээр тэр шинжлэх ухааны шинэ нээлт олдог вебсайтаар явуулах нь албан ёсны бус үнэн хэрэгтэн 20 ийм арга байгаа юм. Тэр 20 байдгийн учир нь бол сүүлд үүсэх элдв одоо зарга маргаанаас нэг сэргийлэх 2 талууд ер нь шин нээлт гэдэг бол тэрний тэнд холбогдох мэдээлэл хүнд хэлэх болох юм байна. А болохгүй ер нь төлөвлөсөх юм бас байдаг. Тэр бол хэзээ явт юм биш. Ер нь бол домог ёсоор бол эртний хүмүүс зүйл болно гэд нууцлаад үлдээчихсэн гэдэг домог маягийн юу гэдэг нь бол бас судлаач биш юм байна шүү. Тий. Нэгд энэ хоёрд энэ албан ёсны хэрэгслэр тараасан маягийн нөхцөлд бол бүр том асуудал бас юу Перлманы асуудал бол жижигхэн асуудал, ганц сая долларын асуудал. Оросууд хэлдэг шүү дээ. Сая доллар бол хамгийн муу арга бол Нобелийн шагнал гэж үнэн шүү дээ. Одоо миний ажил Нобелийн шагнал горлох 3 салбарт горлно. Физик, биологи. Гэхдээ манай одоо баг дурын одоо бизнесмен сая долларын шин 7 хоногт хийж байгаа шүү дээ. Үнэхээр тий тэгэхэд би 50 жил зарсан байх шүү дээ. Одоо ингэж саяхыг хэлэх үндэслэлтэй болохын тулд 50 жил хөдөлмөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ байтугай том асуудал бол энэ албан ёс үйл ажиллагаа явуулснаас бол үүсдэг. Одоо өнөөгийн шинжлэх ухаан математик ямар арга зүй дээр тулгуурлаж байгаа вэ? Дифференциал ба интеграл тоолол дээр тулгуурлаж байгаа. Энэнийг хэрэглээний математик гэдэг. Одоо өнөөдөр одоо шинжлэх ухааны хүн байгаа бол шинжлэх ухааны зохих одоо
техникийн төвшний боловсролтой хүн байгаа бол энэ дөрвөн дифференциал ба интеграл тооллол мэдж байгаа. Тэгэхээр энэ тооллыг бол Ньютон нээсэн гэж үздэг. Бас Германы Лейбниц нээсэн гэж үздэг. Тэгэхээр чухам хэн одоо төрүүлж нээсэн юм. Хэн төрүүлж нээгээд хэн сүүлд нь бодайцсан юм гэдэг асуудал бол одоо 350 жил болж явах шиг байна. Үргэлжилж байгаа хэрүүл байж байгаа шүү дээ. Тэгээ энэ хэрүүл нь бол энэ Англи Герман хоёрын хооронд бол харилцаанд нь өнөөг хүртэл нөлөөлж яадаг байхгүй юу? Ньютон нээсэн үү, Лейбниц нээсэн үү? Нэг үе гайгүй одоо сулраад аль нь бол одоо өөр өөрийнхөө шугамар нээсэн. Үндсэндээ нэгэн үедгээд тийм учраас одоо Ньютон Лейбницийн тоолол гэж нэрлэе гэж бас нэг зохицоод тэгээд зарим сурагчид номонд бол Ньютон Лейбницийн гэж биш явдал сүүлийн жилүүд бас үзэгддэг болсон. Гэтэл та бүхэн шилж болно, би шилж болно шүү дээ. Үсгийн дарааллаар Лейбниц Ньютоныг ивэл тэгвэл яасан юм гэж. Тэг. Ньютон Лейбницийн гэхээр ямар ч байсан Ньютоны талыг арай илүү бариад байгаа үз. Тэг. Тэгвэл би маргыг гэж бодоод байгаа Европод. Лейбниц Ньютон л гэж. Тэгээ энэ нэг адгийн зарга 10 хоног биш. Шинжлэх ухааны анхдаг ширхээр үүссэн зарга бол 300-400 жил явдаг юм байна. Явахтаа тэр төр улсуудын хооронд одоо төвшөнд нөлөөлж явдаг юм байна. Нэг Герман, Англи хоёр бол хоорондоо ер нь дургуйг мэдэх хүмүүс та нараа мэднэ дээ тий. Ер нь л нэг дургуй шүү. Тэр дургуйн шин цаана бол иймэрхүү асуудал явдаг юм. Ягаад гэвэл энэ үндэсний баялагын асуудал байгаа юм. Орчин үеийн дэлхийд ер нь сүүлийн 500 жил үндэсний баялаг бол шинжлэх ухааны нээлт олд болсон. Ерөөсөө одоо үндэсний баялаг бол яг манай үндсэн хуулиар бол мал сүрэг үндэсний баялаг гэж байгаа юм. Тэг. Энийг би бас бурууч гэдэггүй юм. Би малдаар өссөнгүй яг үндэсний баялаг тий. Гэхдээ ер нь дэлхийд өнөөгийн соёл иргэншил улс үндэстнүүдийн үндэсний баялаг бол шинжлэх ухааны нээлт олд болчихсон юм аа. Тэгээ энийг Монголд мэдэхгүй дээ бас биш ээ, мэддэг. Үндсэн хуульд бол шууд заалт байгаа. Тийм. Монголын ард түмний соёл шинжлэх ухааны ололт өв бол Монгол улсын үндэсний баялаг мөн гээд тэгээ нэгэнт үндэсний баялаг мөн болгохтой шин зэрэг төрийн хамгаалтанд авах юм байгаа шүү дээ. Тэгээд авна гэж заасан байна. Гэх мэтлэн. Тэгэхээр энэ шинжлэх ухааны нээлтийн одоо асуудлаар тэгэж албан бус суугаар одоо гадаад дотоодтой харилцах болвол одоо эцэстээ туйлын хор хөрөлтэй зүйл. Тэгээ яагаад Ньютон Лейбниц хоёрын хооронд тийм арган гарах болов гэвэл ердөө манай хоёр нөхөр чинь биеиндээ загтал солилцоод байсан байхгүй юу? Бас Лейбниц Англид очихдоо уулзаал. Нэг сайхан соёлтой найрсаг хүмүүс биеиндээ мэдээлэл өгүүлж явуулцаал байсан байхгүй юу? Тэг. Тэг хэрэг огт байхгүй байсан л байхгүй юу? Шууд л одоо тэр албан ёсны хэвлэлт юм уу? Тэр үед одоо ямар албан ёсны ямар хэрэгэл байсан тэр үнд нь л одоо юм атайхаас ушаа тэгэл нэг сайхан найрсаг хүн хаамаагүй мэдээлэлээс асаал байсны гай бол тэр хоёрын маргаан төрөгсөн эсэг хэдэнд хоёр том одоо их гүрний маргаанд төрөгж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүр сүүлийн одоо 20 дугаар зууны бас асуудал байд юм. Бас л дахиад хамгийн том асуудал. Өнөөгийн шинжлэх ухаанд чинь Эйнштейн тэгштэл бол хамгийн суур тэгштэл. Одоо ертөнцийн таталцлын буюу гравитасын тэгштэл бол Эйнштейний ирээр явдаг том тэгштэл байна. Тэгээ энэ бол одоо өнөөгийн шинжлэх ухааны одоо хамгийн суур амжилт гэж үздэг. Гэвтэл асуудал яаж болж ирсэн мэхтэй зэрэг Эйнштейн хэлээд үтсэн юм уу? Германы их математикч Хильберт эхлээд үтсэн юм уу гэсэн маргаан дахиад л гараад ирсэн. Дахиад л гараад ирсэн одоо бас 100 жил болж байна. 1920 оноос л үүссэн энэ маргаан 100 жил одоо яваад тасраагүй. Заримдаа бүр хувцадтай. Тий.
Юудэнштэй бичсэн үү? Север Герман хүн хэлбэр бичсэн үү гээл одоо сайш нь одоо ингэ туршлагаас. Тэгэхээр тэр чи 99 онд. Физикал ревю сэтгүүлийн бол Майдер гэдэг над тусалдаг залуу хэтэр явсан. Майдерт яг хэдэн доллар олдол тэрээр зарлах явсан. Бид бодохдоо олон улсын онлайн физикийн хамгийн том сэтгүүлч нь одоо Нью-Йоркт нэг том өндөр байшинтай газар байгаа байх л гэж бодохгүй юу? Тэгсэн чи тийм юм байдгүй, Нью-Йоркт байдгүй. Тэгээд яг сайш нь судлаад хаягаад газрын зурган оруулаа явсан чинь тэр л Long Island гэдэг шин тэр хойд үзүүртэл нэг байдаг болтой юм. Тий. Тэр хойд үзүүрт нэг хурдсгуур байгаа юм. Одоо сүмийн физикл хэрэгэлдэг зөөлөлтөд хурдсгуур навраг том зөөл. Тэгээ баримжаагаар тийшээгээ явлаа, баахан унаа солилоо. Эхлээл нэг сахилгаа галт тэргэнд суусан юм даа. Тэгээд сүүлдээ нэг тийм Ямби автобусын сууж тарч байгаа. Нэг Монголд л байдаг шиг Ямби автобусын сууж байгаа. Тэгээ явжсэн нөгөөх нь шорон замаар ороо явчих. Нэг шигүү бай дотор шорон замаар ороо явчих. Тэгээд нэг л одоо тэр нэг унааны билет энэ төр авахд л одоо ийм унаагаар ингээд унаас үлээд явхад хүрнэл гэсэн юм л хэлсэн байгаа шүү дээ. Нэг станцтаар. Тэгээ явсаар байтал бүр өвтөө байд ороод нэг зам нь мохордоод шорон замдаар автобусын зогсчих. Автобусын дотор ерөөсөө бит хоёр л үлдлээ. Майдер өвтөр. Бүст нь тэр замд айлэрт буугаад үлдчихсэн. Аяг шигч боллоо ярина шүү дээ. Одоо 99 онд тэгш. Соёлтой их гүрэн дэрсэн одоо майфи вайлаштай бит хоёроос юу аавна гэж яахад. гэж одоо жолоочос очоод энэ ч одоо эцсийн бодол юм гэсэн тийм гэж. Тэгтэл бас нэг Америк хүүхэн тэр хойд суудалтаар сууж явснаа бууж ирж шүү. Нөгөөдхийг зүгээр би шууд бариад авлаа. Тэр хурдсгуур хаана байна гэсэн чинь. Нөгөөдч нэг хайсан сарай гаргаал. Энэ одоо хаана ирчих вэ? Хурдсгуур айлгүй явахтай сайн. Майдер өвтөр шинэ өссөн сагацсан гэж бол хэн бөөмд Япон гэхэд арай биш тийм ээ. Тэрээс хэн бөөмд явж. Энд гэхэд бол бас арай биш. Ер нь шинэхээр зүрхийн хаалгахгүй юм болсон байна. Тэгсэн нөгөө хүч нөгөө манай нөхөр л уццсан. Манай нөхөр машинтай ирнэ гэж шүү. Тэгээ байжсэн нөгөө нөхөрч машинтай тавихад ирлээ. Майдер өвтөр ерөөсөө үг хэлгүй зүгээр арын хаалгын нэг л хоёулаа ороод суучлаа. Орос суугаад за хурдсгуур хаана байна гэж. Жолооч суусан чинь бас нэг хайсрэтийг ингэж хараад дуурдаг. Тэгээ би ойлголоо л доо. Хурдсгуур гэхээр надад шаага майдерт хэллээ. Хурдсгуур гэхээр надад шаагаад байна. Яагаад гэвэл хурдсгуур гэдэг бол угаасаа өндөр хамгаалалттай байх ёстой. Үндсэндээ 20 өсөнд л ороод ирснээ ойлголоо л доо. Тий. Чи зүгээр айтайхан тэр физикал ревю сэтгүүлийн редакцид очих гэж яваа тэр хаана байна гэдэл энэ жолоочоос айтайхан нэг асуугаад гэлээ. Нэг майдер асуулаа. Тий. Тэгсэн нөгөө жолооч нэг сайхан инээж хараад хөлсөө ашаал урсан наалтал. Гэхдээ за тийм байхгүй та нар айлгадаг болсон юм. Тэр сэтгүүл редакц чинь манай би хурдсгуурт ажилладаг. Манай ойролцоо үед би одоо гөр гэдэг нэг айлдаг гэсэн. Тэгэхээр би тэгэж бит хоёр тэгэж 20-т бүсэд нь орж явж тэр л одоо хаамаагүй байгаа тэр тэгээ яваад очиж байгаа. Бит хоёр дахиад нөгөө тэр чин физикал ревю гэдэг чин агуу сэтгүүл байхгүй 7 хоногт олон одоо сэр гардаг. Нэг сэтгүүл биш. А Б В Д Ц гэж явдаг. Онлайн физикийн бол физикал ревю Д сэрт нь гардаг. Тэр нь 7 хоног бол 2 ороод сайн гардаг сэтгүүл байхгүй юу? Тэгээ өндөр байшин байх юм бодсон чинь одоо тэгээ хуучин үед манай сумын захиргааны сумын дэлгүүргээд нэг одооны төвчөөс арай томхон гэхдээ одооны дэлгүүрээс нэлээд бага нэг тийм нэг цагаан байшин байдаг байсан аа. Нэг тийм байх. Зүгээр хойд дотор. Тийм л байхад шахаалгын татна үстэй. Тэр нь онгойхгүй юм уу гэсэн онгойж байна. Уг нэг Америк хүч нэг юм шургуулад энэ тэр яадаг. Харин тэр нь үгүй юм байна. Орсон шиг ресепшн болтой нэг хүүхэн ширээн дээр сууж ирлээ. Би төвч дахиад нэг бүдүүлэг гаргаад
Манай сэтгүүлд өгүүлэл өгөх гэж яваа юу вэ? Тэгээс нөгөө хүүхэн бас л байгаал зайлвал одоохон хүн дуудаах гэсэн чинь тэр доороос нэг шатаар нэг авгаа өгсөж ярьж байна. Нөгөөдгөд өглөө өгүүлээ тэр зүгээр гараар өгсөн өгүүлж штэ. Тэгэл одоо боллоо одоо хэрэггүйслээ яг бит хоёр яг зүгээр тэр өгүүллийг электрон шугамар нь явуулвал болох л доо тий угаасаа тэгдэл жоромтой л байхгүй тэр сэтгүүл. Гэхдээ бит хоёр тэр үндэсний анхдагч ширхтдэг үндэсний байлгийн асуудлыг бол ямар нэгэн бодлоо маргаангүйгээр ерөөсөө биеэр одоо арзааж барсаж очиод л одоо яа гэсэн тийм л яа тэгш. Тэгсэн нэг 20-т бүсэд тэр одоо үндсэндээ нуус объект нь хүрээд ирсэн хоёр нөхрийн чинь тэднээс явуулахын төвс болд юм байгаа шүү дээ. За бид хоёр яадаг вүлээ гэд байжсэн чинь нэг нөхөр шууд салдуу шууд гарч ирэл. За хоёрыг би унагаар хүргээд өгөх гээл тэгж байна. Шийдсэн тэр галт тэрэг нийцсэн бодол хүргээд гээл тэгсэн чинь дахилуу олдгүй. Нөгөө жолооч олдгүй. Автобусны юу галт тэрэг нийцсэн бодлыг хүнээс асуулаа зөндөө явал олдгүй. Нэг Америкийн замчин яахан Нью-Йорк төхөд ирэхээр ингээд салаад ачиж юм болно ш. Тэгэж хам яаж явж нэг Нью-Йорк орж ирсийг одоо хүртэл мэдэхгүй. Тэгээ юу шиг тийм хэрэг хийсэн учраас тэгэл нэг юу болж ийнэ янзаараагүй лавл хүнээс асуугаал яваасаа олдохгүй л байсан гэсэн юм бол. Тэгэхээр ингэж явсны гол учир нь бол тэр шинжлэх ухааны эцсийн онлын Монгол улсын үндэсний анхдагч эрхийг найдвартай хамгаалахын тулд тэгж одоо аймааргүй явсан хэрэг. 99 онд тий. Энэ мэтэр бол манай хүмүүсийн шинжлэх ухааны орчин тойрны иргэн тойрны асуудал нөхцөл байдал бол ерөнхийдөө бас мэддэг боддог байх ёстой юм. Тэгэхгүй бол одоо зэрэг ерөөсөө тэнд одоо эдвард Виттен тэргүүтээ баахан суучуд онолчд байдаг. Тэгээд тэднээс чадаагүй юм одоо энийг Монгол гişin одоо манай Хамаршааны юм байгаа шүү. Хамаршааны юм байсан. Одоо хайдгийн орсон л байгаа. Тэгээ ялшаа гэл ингээл боддог байхгүй. Тэгэж болохгүй. Яагаад гэвэл боддоор сэтгэлд эрэхтэй зэрэг би Виттнаас чинь илүү их юм үзсэн. Илүү өндөр боловсралтай юм байгаа байхгүй юу? Дээрээс нь шүүд үндэстэн гол нь энэ Эрдэнэ бол ерөөс 3 дугаар зэрэг асуудал байна. Гол нь юу гэхтэй зэрэг шүүд үндэстэн бурхнаас сонгогдсон гэсэн домог байна. Зүгээр бичсэн сайхан домог байна. Тэгээд шүүд үндэстний нэг маш одоо чухал онцлог нь бол энэ домогтон ерөөс өхөн хатлаа итгэдэг байхгүй юу? Өхөн хатлаа итгэнэ. Тэднээс ерөөс энэ бурхнаас сонгогдоогүй гэж хүлээн зөвшөөргээд хишнээн зодж нүдэж хишнээн саяар нь алаад нэмэргүй итгэсээр л дуусна. Тэг. Бүр нэг зовж өдөрсөн жүүдхэн тэгсэн гэж байгаа. Гэхдээ энэ бурхан нь одоо арай өөр үндэстэн сонгож болоогүй мүү гэж уйлсан гэж байгаа. Тэгээ бурхан сонголтоо хийсэн юм чи яа их тэр зовдгийн зов өөрөөр хэлбэл сорилгын давна. Гэхдээ дэлхийд ноёрох байр суурин эзлэхтэй эзлэн бурханаас сонгосон учраас. Гэтэл Монгол үндэстэн бол дээр тэнгэрээс айтэрсэн гэдэг бас том байгаа шүү дээ. Тий. Одоо манайхан нуус төвчийг айл болгонд хадгалаа гэдэг үстэй. Хадгалж байгаа бах. Тий. Би ихтэй оршин орчуулга хэвлэлийг бол үздэггүй. Дээхэн үеийн зүгээр галиг хэвлэлийг одоо сономсрон байх үлээдэ тэр үгээр үздэг. Тий. Орчин үеийн хөрвүүлэг орчуулганд би тэгтлээ нэгтгээд байдгүй. Тэгэхээр нуус тавчаар нэг бүрэн уншаад хэд дахин уншаад гэртээ хадгалаад байх юм байхгүй л зүгээр л ихний мөрийг хар дээр тэнгэрээс айтэрсэн гэж байна. Тэнгэрээс сонгосон үндэстэн гэсэн домог байдаг бол дээр тэнгэрээс айтэрсэн гэдээ бас домогтой бас нэг үндэстэн байна шүү дээ. Тэг ийм том домогтой Гэхдээ домог ер нь хаач юуш байж болох учраас бусад үндэстнүүд мөн нэг тиймэрхүү том домогтой байж болох л байсан шүү дээ. Ихтэй байдгүй. Тий. Ихтэй байхгүй. Нэг ийм сонин домогтой хоёр үндэст энэ еврейнаар монголчууд энэ хоёр л байгаа. Тэгээ шашин нь бол яг юдаизм гэдэг одоо
шашинч бол байгалыг бурханшилдаг тийм пантеист гэдэг шашин шүү дээ. Өөрөөр хэлбэл бөөмөргөл. Энэ пантеист шашинтай хоёр үндэстэн уугуул шашинтай хоёр үндэстэн гэвэл еврей монгол хоёр л байдаг байхгүй юу. Тэгээ энэ нь бас зохих хэмжээгээр бол адилтгах одоо тийм нэг чухал сэжин. Гэхдээ зэрэг шинжлэх ухааны эцсийн онлын асуудлыг еврей нар шийдэж чадаагүй бол энэ шийдмээр байна. Бурхнаас сонгосон еврей сууд үндэстэн шийдэж чадаагүй бол цаана хэн шийдэх ганцхан боломж байна. Дээр тэнгэрээс төрсөн шийдэх юм байгаа шүү дээ. Хялбархан логик байгаа шүү дээ. Тэ. Вот энэ логикийг ойлгуул маш сайн. Тэ. Ойлгохгүй байлаач нуус тавшаа гэдэг ном байдаг тэн дээр хэлсэн. Энэ эрдэнэ гэдэг хүн тэр бүхнийг харьцуулаад хэллээ. Гэт мэдээд ав. Тэ. Тэгэхээр энэ эцсийн онлыг одоо яах вэ? Би одоо дэлхийн нийтэд албан бус шугамар тараалаа. Энэ бол нэлээд осолтой хэрэг боловч би одоо Монгол улсын үндэсний анхдагч эрхийг одоо хамгаалах баримт шиг над байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө физикэлэр үедээ сэтгүүлч нь бол над эргүүлээд баримт өгсөн байхгүй юу? 99 оны 10 дугаар сарын хэдний шивлээ өдрийн тэдэн цагийн тэдэн минутын тэдэн секундэд энэний гар хвшилийг хүлээж авсан. Тэгээд тэдний электрон цагийн алдаа бол нэг 104 секундын 104 орчмын алдаатай заадаг цагтай юм байна. Тэр цагийнхаа алдааг үлдсэн юм баримт шиг байна. Тэгэхээр энэ үндэсний анхдагч эрх гэдэг ерөн шинжлэх ухааны нээлтийн одоо анхдагч эрх гэдэг бол хугацаанд секундын доллар тэг хэмжигддэг ийм эрхэм нандин нарийн зүйлээ тэрнийг хамгаалсан. Тэгэхээр одоо Монгол улсын төр засгийн зүгээр энэ нэгдсэн онлыг эцсийн онлыг албан шугамаар явуулах байхгүй юу? Албан ёсны шугамаар. Тэр нь бол их амархан. Тэрэнд ерөөсөө илүү зардал гарах юм байхгүй. Тэр бүх аргыг би зааж өгч байгаа юм. Тэр одоо хэвлэнэ гэдэг тохиомлолдоор чинь би тэр аргыг л зааж өгч байгаа юм. Тий. Эднээс чинь үнэхээр мэдэхгүй. Яагаад гэвэл нэг Монгол улс шинжлэх ухааны уламжлал тэгээд шинжлэх ухаанд ямар нэг юм хийж байгаа тэрнтэйгэн ажилласан уламжлал үнэхээр байхгүй зайлшгүй. Тэг уламжлал байхгүй юм шиг шилдэ. Гэхдээ ер нь улс төрийн төвшөнд бол юм мэдэхгүй байх, тэнийг байх бол гэмт хэрэг гэж үздэг шүү. Тий. Би одоо өнсөн уулын шүүхээр дамжуулаад зарим нөхдүүдийг шүүхэд өгч болно. Ягаад гэвэл өнсөн уул энэ шин төрийн хамгаалтанд авах ёстой юм шиг авахгүй хаа шин гэмт хэрэг байх юм байгаа үстэй гэх мэт. Тэгэхээр энэ юмны цаг болно гэж нэг байна. Энэ цаг бол болцсон зүйл л дээ. Энэ 17 онд. Энэ та бүхэн одоо зүгээр энэ тэр шилбэ Эрдэнэтэд очиж бас нэг юм яриа хийсэн юм. Тэгээд тэн дээр Эрдэнэтийн ил уурхайн дарга Бямбар шиг гэдэг хүн байна. Сүүлд одоо авиат эдийн засагч болов юу боллоо бас нэг болоод тагсан. Тэр хүн бол мэдээж ил уурхайн дарга дэш өндөр боловсролтой инженер хүн. Еврейн тухай хүн штэй юм байна. Еврей судлалын хүн штэй юм байна. Тэр бол их сайн хэрэг. Ер нь яг монголчууд суралцмаар үндэстэн байгаа бол ер нь еврей үндэстэл байгаа шүү дээ. Ягаад гэвэл бурхнаас сонгосон шүү дээ. Бид дээр тэнгэрээс аяд төрсөн. Тэгвэл зэрэг бие биенээсээ суралцсан ухаас биш 3 дахь этгээдээс суралцах юм үнэхээр юм байхгүй тий. Суралцах юм байсан бол ухаандаа би сурцсан. Социализмын аш тусаа тий. Социализм гэдэг чинь бол одоо асар үр дүнтэй нийгэм байсан тий. Одоо манай залуучууд ер нь ойлгодог юм шиг байна. Нэг манай үзэл сурталч чинь бол социализм гэж одоо юу хачи юм яриад байдаг. Гэхдээ социализм чинь тийм болохгүй тэгэхгүй хачи юм байсан бол би өнөөдөр ингэ байж их юм. Үгүй шүү дээ. Танай их хэсэг гэж өндөр боловсролтой улсууд мэдээж байгаа. Тэднээс байж их юм. Үгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр өнөөдөр хизээвлээ бас хүн бичсэн л байлаа санагдав. Энэ социализм их зүгээр харах хэрэгтэй хэрэг ш.
Залуу мэдэхгүй юу байсныг мэдэхгүй. Зүгээр мэддэг хүмүүс тийм байсан гэдээ бас хэлбэл сонсоод авчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол бас логик зөрчилд орчих жоо. Нөгөө л бодтер шигтэй. Одоо танай их хэсэг бол асар өндөр уусралтай. Ямар нэг дээдмэр гэж хэлтэй. Тийм л улсууд байсан шүү дээ. Тэгээд чи хаанаас гарсан юм? Нөгөө Тэнгэрийн дургшаргоос л баахан хоригдл өрж байгаа тэгээд гаргаагүй шүү дээ. Иргэшилээтэй бүрэн эрэхтэй. Эдийн засгийн бололцоотой хамгийн гол нь тэгш бололцоотой. Тийм иргэд байсан учраас л гарсан байгаа шүү дээ. Би их л Монголын болдог болдгоо бүгд нь оролцсон. Тийм. Хулгай хийгээд ирэх бол хулгай хийгээл ирж байсан. Тийм. Өөр яах юм? Хүнд ажлуудыг хийж л байсан. Хийгээд ирвэл хийж л байсан. Сурч боловсроод ирвэл сурч боловсрч л байсан. Дургу хөрөө сургуулийн хаяад ирж л байсан. Өөр яах юм? Тэгж болтгол нийгэм байсан. Харин ч зарим талаар энэ яг либерал ардчил гэдэг болоо манайд байгаад их хүний бодлуулж байгаа юм. Яг цэвэр ардчил гэдэг бол муухай дарамттай юм байдаг байхгүй бас. Би баруунд анх 2 сургууль төгссөн, баруунд анх 2 сургууль төгссөн монгол хүн чинь бас биш шүү дээ. Тэгээ би тэр ардчил чинь дарамтыг муухай мэдэрдэг байсан байхгүй. Нөгөө хүний хамарт хөрчил болохгүй шүү дээ. Рогонд би зүгээр одоо их сургуулийн оюутны холбоо гэдэг мэдээж том байгууллага байдаг маш нэлээтэй. Тэгээ ямар нэгэн хэрэг болсон болоо гэж тэрүүгээр бол ингээд явахтай шин зэрэг одоо монголоор зүгээр бүдүүлгээр хэлвэл эмэгтэй хүний бөксөн дээр алгадаад өнгөш болохгүй л ижил тийм зарлал байж байгаа шүү дээ. Тэ. Үнэхээр болохгүй. Ардчил. Гэтэл манай либерал ардчил байгаа учраас бид бол патриотл алгадал өнгөрөөд байхад л болчихлоо шүү дээ. Гэх мэт юм. Ер нь дарамттай яг жинхэнэ цэвэр ардчил бол үнэхээр Англид байна. Тэр нь бол би одоо социализмын нэг дарангуйлын нийгэм төрж өсөөр хөгшөөрчсөн хүн хүртэл ардчлалын дарамтыг мэдрээд байдаг байхгүй юу? Юм бол нэг хууль яриад, юм бол нэг юу игнэ болохгүй яс хэмжээ норм яриад яа. Тэгээ манай яг монголчуудын занд тохирч байгаа нуг нь энэ либерал ардчил байгаа шүү дээ. Яг хуучин тэгэл нэг яхан бүдүү одоо явсан тэгээ одоо явж лайхад тэр нь юу ч болохгүй тийм. Ерөөс. Яг мэтлэн бас нэг тиймэрхүү юм хэлчихэл зүгээр ихтэй. Хамгийн гол нь бол одоо энэ эцсийн шинжлэх ухааны эцсийн онол байна. Энэ шиг математик онол. Математик онолдоо тоон тооцоотой. Ерөөс арга нь бол цэвэр тоон тооцоо. Тэгэхээр тоон тооцоо гэж юу гэдэг юм гэхдээ зүгээр л одоо өнөөгийн нөхцөлд электрон тооцооны хэрэгслээр хийж байгаа л тоон тооцоо шүү дээ. Миний онолыг, энэ эцсийн онолыг няцаах ба батлах нь 2-2-ийн 4-ийг няцаах ба батлахтай яг адилхан. Тий. 2-2-ийн 4 нь одоо үнэн удлаа юу гэдэг маргаан байж болно. Ер нь маргадаг хүн байдгийн шүү. 2-2-ийн 4-ш яг ухтаа биш дээ. Энэ бол дөрвөлгээд байгаа. Яг тийш 2-2-ийн нийлэл яг бас дөрвөш болохгүй шүү дээ. Тий 4 гэдэг чинь өөр утга өөр үг байхгүй гэж хэлдэг. Гэхдээ байгалийн математик нь нөгөө дөрвөөрээ ойлгох хэрэггүй зөвхөн мэдчих хэвчтэй дөрөв нь бол 2-4 л байдаг. Тийм л математик өнөөдөр байгаа. Тэр математикийн тоон тооцоогоор бүтсэн онол нийцсэн онол байгаа. Яг гэвэл энэ нөгөө ер нь нэг юм байдаг шүү дээ. Баталгаатай ганцхан шинжлэх ухаан бол ерөөсөө энэ тооны онол байдаг байхгүй юу? Маргаангүй баталгаатай, үргэлж баталгаатай, үнэмлэхгүй баталгаатай шинжлэх ухаан ганцхан тооны онол байдаг. Ягаад гэвэл нэг тоон тооцоон дээр жишээж байгаа шүү дээ. Бусад бүхэн маргаантай. Бусад бүх математик онол, бүх физик онол маргаил гэвэл маргах бүрнээ боломжтой. Маргахаа болиё гэсэн ч тэнд маргаантай юм үе дүн байгаа. Тий. Ганцхан маргаагүй юм бол тооны онол буюу одоо дээд арифметик гэж зарим нэр томьёо байдаг юм. Онлын арифметик гэж нэр томьёо байдаг юм. Энэ тооны онол. Тэгвэл зэрэг нөгөө бурхан ертөнцийг бүтээсэн гэвэл хамгийн
найдвартай баталгаатай ганц арга сонгоно үстэй. Тийм ээ. Цаашдаа юу шалж шулхныг хашин юм айдсан бол энэ ертөнц шин бий болоод тэгээд цаашаа ховш өөрчлөгдөд явсаар байгаад ингээд хүн бий болчиход одоо ингээд яриа сууж их боломж гарахгүй шүү дээ. Хамгийн өндөр дээд нарийн хвшилттай хамгийн хатуу баталгаатай тийм онлын хэрэгслийг л бурхан сонгож энэ ертөнцийг байгуулсан гэвэл тэр нь тооны онол бөгөөд тоон тооцоо байх хэрэгтэй. Тэгээ тэр тооны онлын тоон тооцоо даргаыг л бий олж нээсэн эцсийн онол байгаа юм. Тэгээ энэ онолтой маргана гэх юм бол тэр жил нэг Японууд надтай уулзахад би хэлчихсэн. Тэгээ энэ миний хийж байгаа онол та нар ерөөсөө эргэлзэх маргах асуудал байхгүй. Ганцхан эргэлзэж маргах асуудал хаанаас гарах вэ гэвэл тэр Японы Casio фирмийн электрон калькулятор байдیں۔ Хамгийн сайн нь бол тэр нэг $120 юм уу $130 юм байгаа юм. Тийм нэг юм надад энэ 1000 баяр бэлгэлсэн тэр шил. Тэгээ тэр нэг Casio фирм Японы. Танай энэ фирм энэ калькуляторыг буруу хийсэн. Тэгээ дээр нь калькуляторын яг тооцооны програм бол Bill Gates их байгаа шүү дээ. Bill Gates-ийн фирмийн програм байна. Тэгэхдээ зэрэг Япон нэг калькулятор гэдэг нэг баасгалуулгааг нав нөгөө Bill Gates-ийн компани нэг хашин буруу тооцдог програмтын суулгаагүй болвол миний онол зөв. Ингэж хэлэхдээ зэрэг нөгөөдөл үнэмшээд би нэг өөрчлөсөн хэвлэл нэг ноорг энэ юм байснаа гэдэг явуулчихсан. Тэгэхээр энэ дээр бол итгэхгүй асуудал бол ер нь илүүс. Нэгд энэ тохиолдолд. Хоёрт бол ер нь нөгөө сэтгэлгээний соёлын асуудалдар бас нэг ерөнхийдөө шилжүүлж байгаа юм. Тэнийг хүн сар дундаа суудаггүй. Тэг. Хэрвээ эрдэнэ сар дундаа тэгээ тэнд нэг юм олж харсан бол нэг л учиртай байгаа. Нэг л учиртай байгаа. Дуран газ байгаад харуулсан чинь бас л тэднийд нь тарагдчих л байгаа шүү дээ уг нь. Тэгэхдээ нөгөөдөл нь хараад байх мөртлөө итгэхгүй байх гэж байна. Гүй ийм байх ёсгүй. Чиний над шилэндэл нэг ийм юм буугаад байна. Чиний над шилэндэл асуудал байна шүү. ертөнцид ийм байхгүй гэдэг нэг ч тий. Гэхдээ энэ даахаар би манай шинжилгээ ухааны академик миний онол зүгээр яг үндэсний хэмжээний анхан шатны экспертиз хийгээд өгөөч гэж гуйгаад амжилт олохгүй байгаа юм. Гэтэл аяллаа ямар ч үс экспертиз хийсэн байгаас бичсэн хэлсэн номыг уншсан, маргасан, шүүмжилсэн, ял хэлэлцсэн, шатаахтай хүртэл асуудал хэлсэн шүү дээ. Араа шатаагаагүй. Гэхдээ ер нь гэрээ хорионд оруулсан. Тий. Шоронд нилээн хэдэн жилшүүлээ байлгаж байгаад яасан шүү дээ. Гэхдээ хэлэлцсэн байгаа. Экспертиз хийсэн байгаа. Экспертиз хийгээд буруу ойлгосон нөр хэрэг. Тий. Нөгөө шашны шинжилгээ ухааны томчуулна Галилеийн эсрэг ийм байж болохгүй. Энтэр гэсэн бол өөр хэрэг. Ойлгоогүй л байна. Одоо яа их вэ? Гэхдээ экспертиз хийсэн. Яг гэтэл манай шинжилгээ ухааны актив эрдэнэ юу яриад байгаад экспертиз хийгээд яллах ёстой юм гэж мэддэг байхгүй юу? Тийм анхан шатны одоо шинжилгээ ухаан юу боловсролгүй мэдлэггүй, аял сандлаггүй, зарчимгүй юм байдаг. Тэгэхээр энэ өхнийг бол би яриад одоо засахгүй надтай одоо шинжилгээ ухааны активыг татан болгох ёстой гэж ярьдаг хүн бол би байна, доктор Цэд Имбэрэл байна. Бас тэр эрдэнэ хэм билээ одоо доктор байна. Шууд татан болох ёстой. Ерөөсөө энэ юу юм? Нэг байгууллагыг, нэг салбарыг үнэхээр өөрчлөн шинжилнэ гэж байгаа бол татан болгохоос өөр сайн арга ерөөсөө байдаг. Тий. Татан болгоод одоохондоо энэ нэг байгууллага байна гэж бодъё л. Би дарга нь бай, тийм ээ, хэдэн хүн байгаа юм. Тэгээ энэ байгууллага одоо активыг бол ялзарсан мафи болсон гэж тэр доктор хэлсэн. Ялзарсан мафи бид болчих. Тэгээ энийг өөрчлөлтөн байгуулъя гэвэл яах вэ? Энэ дотор ажиллаад ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Би ялзарсан мафигаа хамгаална.
тав хүн энэнийг л хамгаална ягаад гэвэл энд ямар нэгэн тэжээл орлого олдож байгаа. Тэгэхээр зэрэг ингээд тараачи дахиад шинэ даргахонд тэрнийг томилъя. Бүрэн их хийнэгүй. Шинэ даргын дотроос хүмүүс авч болох байх л шилээд тийм ээ. Гаднаас хүмүүс ирээ. Өөр зарчмаар өөр нөхцөл байдалд ажиллах нөхцөл бүрддэг. Тэгэхээр зүгээр одоо шинжлэх ухааны академийнхан бол нэг хүний тэнэг хязгааргүй л харгаа л доо. Энэ хүний тэнэг хязгааргүй гэдэг бол үнэмлэхүй дээр юм байгаа шүү. Тий. Нөгөө ухаантай улс чинь тэнэгдэхээр хязгааргүй тэнэгддэг байхгүй. Тэр дотроос чинь нэг ч хүн дуухгүй байгаа шүү дээ. Цалин авч байгаа. Авахтаа хэд дахин илүү цалин авч байгаа. Дулаан байр байна. Зүгээр сууж байна. Шинжлэх ухааны академид орчод ажлын өдөр очоод ажлын цагт хүн олохгүй шүү дээ. Олохгүй. Байхгүй. Тэнд байчих ёсгүй байхгүй юу? Тэгээд сурцсан байхгүй юу? Тэгээд тэрнийг дотроос нь та нар бодлоо дууршин битэн доо сайхан бэлэг ерөнхий сайд нэг хоёр хүрээлэнгээ чимийн нэгдгээд нэг хоёр оронтой хэмнээ гэсэн байна л да. Тэгсэн шүү дээ. Тэр бол нэг хоёр оронтой за их усрээд нэг 4-5 оронтой хэмнэх л асуудал байсан баг. Тэгсэн нөгөө зүйл жагсаж байгаа юм. Тий. Нэг 10 гаруй хүн жагсаж байгаа юм. Шинжлэх ухааныг болгох гэж байна гэж жагсаад. Тэгээд ороод бол тэмцлийн бүх арга хэрэгслийг хэрэглэнэ гэж занал хийлж байгаа юм. Тэгээд засгийн газрыг буулгаад авчиж байгаа юм. Тий. Тэгэхээр зэрэг тэр хуучин байгууллагыг өөрчлөлт шинжилнэ гэвэл ерөөсөө болдгоо тэндээ байдаг байхгүй юу? Тий. Огт одоо та их одоо ер нь 20 хэдтэй улсууд байна. Тий. За яг сүүлийн 10 хэдэн жилээр навъя. Ер нь шинжлэх ухааны академи Монголын эрдэмтэн мэргэд нэг тим хийчлээ гэж одоо хэлэгдсэн, сонсогдсон, шууган тарьсан, ховж болсон тийм юм дуусна та нар байсан уу? Байхгүй шүү дээ. Тэгтэл энэ монголчин сүүлийн шинэ тогтолцооны 27 жил өстой нэг хөлтэй нь хөлөхөд хөлгүй нь мөлхөж ирсэн 27 жил байхгүй юу? Тэ? Ерөөсө бүхэл болдог юм болоод байсан. Тэрэнд ганцхан оролцоогүй тагдуугүй өнгөрсөн хар нөхөл бол шинжлэх ухааны академи. Тэ. Тэгтээ зэрэг би зүгээр ялзарсан байх гэж үнэндээ хэлэх гээд айгаад хэлдэг байсан бол тэр хөтөөж ухааны шинжлэх ухааны доктор, биологийн шинжлэх ухааны доктор, гадаадын газар зүйн элдв том нийгэмлэгүүдийн жинхэнэ гишүүн ийм том хүн бол зүгээр шууд хэлсэн байл. Ялзарсан байх болсон. Тэ. Ямар ч найдвар байхгүй. Би бол төр татан буулгаад нөө 2 сар болго 3 сар болго. Тэгээд дахиад шинэ удирдлагын дор имхлүүлэл бас нэг жинхэнэ шинжлэх ухааны зарчмаар бас имхлүүлж болно шүү дээ гэдэг. Нөгөө доктор бол ер нь бүр мөсөн татан болгосон шаардлагын гэсэн санаа хэлсэн байна л. Гэхдээ тэгээ бүр мөсөн татан болгочлаа гэж бодъё л доо. Шинжлэх ухааны академи. Гэхдээ юу өөрчлөгдөх вэ? Өнөөдрөөс юу өөрчлөгдөх гэдэг? Юу алга болчих гээд байна? Үнэн хэрэгтэй төсөвтөл нэлээд том хэмжээний төсвөл хэмнэгдэн шүү дээ. Өөр юу ч алга болохгүй шүү дээ. Тэгээ урьдчилан санагдчихэв. Тэр нэг шүүмжил гараад доктор Дэмбэр Левтер олон жил өчж байгаа юм. Нэг удаа биш. Баян байл биш шүү дээ. Тэгээд нэг л том үсгэл гаргаж Дэмбэр Левтер гэдэг хоёр хүнийг өстой нэг хүний нүүр хийх газаргүй болгоё л гэж бодсон юм шиг байна л да. Энэ наваасын үсгэл гаргаж байгаа юм энэ одоо юунд хүүхдийн ордонд лөө дээ. Том танканд. Тэгээд би зориуд очирлаа л да. Тэгээ угаасаа би энэ шинжлэх ухааны академи шинэ мэддэг байхгүй ягаад гэвэл энэ хариуц хийсэн сурвалжлагч тохиолд байсан байхгүй би очлоо. Тэгсэн тэнд нэг анхаарал татсан яг утааг үзөх мэдээж байгаа. Тий. Утааг үзэх нэгийг хийжээ. Тий. Олон хүн хийдэм л та. Гэхдээ актив бол бас нэг хийж. Мэдээгүй утаа гардыг үгүй хэрэг сайн суух юм мэдэхгүй лав нэг тийм суух байна.
Тэгээд сарцсан хорхоо энтрийг хатааж нутаглаад малын тижэл болгодог гэсэн нэг зүйл байна. Тий. Ер нь тэгсгэл болж байгаа юм. За нэг цаавгын арьс юм бол одоо нэг тийм арьсаар одоо нэг хөөхнүүдийн тийм цаана арьсан төрөйтэй готломсод байна шүү дээ. Тиймэрхүү юм бас хийсэн байна.